Шинжлэх ухаан технологийн инновац 2016 үзэсгэлэн. Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэж өгдсөний 95 жил, Шинжлэх ухааны академи үүсгэн байгуулагдсны 55 жилийн ой. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны технологийн инновац 2016 үзэсгэлэн шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологиг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн хэрэглэлд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 11 сарын 23-наас 24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, улсын болон хувийн ихтэй сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компани төлөөлөл 80 гаруй байгууллагын эрдэмтэн судлаачдын онлын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинээр төрөвсөн ном, товхмол, тойл бичиг, археолог, палеонтологийн олдвор, хүн, мал амьтны өрчлөн сэргийлэх шинэ эм бэлтгэл, вакцин, онцлог, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэн, ургамал хамгааллын бэлтгэл, пестицид, бордоо, эрчимсэн мал аж ахуй, малын үйлдвэр угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай нөхөн сэргээлтийн технологи, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнд металл, газрын ховор элемент, мэдээллийн технологи зэрэг 200 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн, загварууд, шинэ технологиг олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. 2016 онд шинжлэх ухааны технологийн 73 төсөл, цөм технологийн 8 төсөл, инновацийн 74 төсөл, суурь судалгааны 163 төсөл, гадаадтай хамтарсан 74 төсөл, докторийн дараах судалгааны 21 тэтгэлэг, Шинжлэх ухааны академийн 33 грант, нийт 446 төслийн үр дүнг тус үзэсгэлэнд тайлагнан үзүүлэх болно. Шинэ бүхний эхлэл, шилдэг санааны эзэд, эх орны бахархал, ирээдүйн хөгжлийн түлхүүр, эрдэм дэд. Боловсрол соёлын шинжлэх ухаан спортын яам, Монгол улсын шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны технологийн сан.